Турбо кино суугт эргээд тавтай морил бид дурсамж 1988 киноны ээлжид ангиудыг ярихад бэлэн боллоо. Ингээд кинонд орцгоё. Дугаар анги амьдрал бол хатуу тоглоом 2. Номын санд догсон уулзалтаа цуцалсан Тэгийг явсанг нь гайхаж өөртөөгөө ярьсаар. Найз нь ч хүнээр тоглоод байгаа мó ярьшгүй л байна гэл найзаагаа өмөрөөстэй. Чамайг тэнэг гэж бодоод байгаа юм биш дээ гэл хэлээд тавьчихна. Мануугийг асуусан гэрийн хорионд орсон талаар нь ярьдаг. Болзоо молзоо хизүүцсэн бололтой. Тэгийн аав хоолоо хийх гээд бас л мөнгөний өгнө. Хажуугаар нь жинжүүг тэрврээд соноогийн ээжийг тасна. Гарыг нь хараад яасан гин асуусан түлэгцэн гихтэн санаан зовно. Авчирсан боовоо аманд нь хийж өгөөд л гэр бүл шиг л инээд алдан алхахлана. Догсон найзтайгаа явж байсан мотоцикл хажуугаар өнгөрөхдөө хүлэн дээр нь гараад явчихдаг. Бөөн уйлаа. Маргааш боллоо. Гудмаач цэвэрлэж угаалгаач хийж биеэч засаж нөгөөх нь часарч айл айлталт өглөө эхэллээ. Үлдэгдэл цавангийг янзын ашиглаж идэв шүү. Дөнрөө нөгөө өөрийгөө эмчлэх номоо уншиж яснаа нэг хүм сармис хүмүүсийн нүдийг хариулж байгаа л хийчлээ. Хаашааг нь хилээд яхав дэ те ойлгомжтой байгаа зү. Яа л та. Зурагтаар өнөө өглөөний онгоцоор нутагтаа ирсэн даамны хамгийн шилдэг тамирчин болсон гэсэн мэдээ гарч байлаа. Догсон хөлөө гипсдүүлсэн. Буруу өдрөө бэртлээгээд л үглээд байна. Дөнрөө нэрээд тоглохоор явлаа гэсэн. Намайг үүрээд яв гэд муухай хараад унана. Бурааг өрөөний найз нь хоол идийгээд дуудана. Харин Жомбун мянган ширхэг шуугаа хийчихлээгээд дүүгийнхээ өрөөнд ороод ирсэн. Агаарын хүчний сургуулийн мэдээлэл ширээн дээр нь байгааг хардаг. Хүүхдүүд нууцаар талбараа орж хөл бөмбөг тоглодог. Тэг Жонхоо хоёр хоорондоо юм дуурч чадахгүй эвгүй байгаа л байна. Тэгээс төрөвч онгоолгоод харсан уу гэсэн нөгөөх нь үгүй л гэж байна. Энэ дуугүй байдлыг эвдэн догсон дөнрөн хоёр орилсоор ороод ирлээ. За ингээд тоглолт эхэллээ. Хоёр хоёроо хуваагдлаа. Хөгжилт өгөгчин тоглож байсан дөнрөнд халтарч унаад боссон бөөн цус болчихсон байхыг нь хараад хэлсэн манай хүн өвгөө алдаад унцдаг. Тэг догсоныг үлдээгээд нөгөө хоёр нь эмнэлэг авч явахаар болдог. Үлдсэн хоёр яах вэ гэж байсан. Манай жаах гарч ирээд орилоод ирсэн. Тэг догсоныг тэрврээд гүйчихэн тэр. Бурагийн өрөөний найздаа за ямартай ч баяр хүргээл гин. Бураа маанч шургуу хичээлээ хийсээр соноогийн өгсөн зүйлтийг гаргаж ирч нэг хараад л. Жонхоны аав амандаа хоол хийлгэсээр тэрэндээ бас баярлаад байхан тэр. Нөхөр нь амьдрал гэдэг бэлэг нуруу минь гимтэй шинхэн хол суучиг сайхан л байна гин. Тэмцээний эхний шатнаас хасагдсан дээр цаашаа явбал би бол хизүүднэ гэж овоо юм ярьж яснаа. Дэвэр нь бол шалах ялахгүй юм тэнцүүлээд байх юм бол улсын чанартай тэмцээн гэж яваад яах вэ гэж хэлээд уурал болчдөг. Уурандаа хийж байсан бүх юм ол бүснүүлнэ. Зайлвал нөхөр уучлалт гуйгаастай. Сануугийн хоол боллоо. Хөрш айлын аав хүү хоёр ч ороод ирлээ. Тэгээд дөнрөөнийг өөрийгөө эмчлэх гээд нөгөө хөрүүгээ сармис хийгээд баларсанг нь хамтдаа ярилцаж инээлдэнэ. Догсооны аав зурагтаар гарч байгаа реклам үзээд хөөхөн охин гэдэл магтангаа охиноо асуухад хөөхөн болох гэд унтаж байгааг нь хэлдэг. Догсон харин өөрийг нь тэрврээд гүйсэн тэр үеийг бодсоор. Соноо Тэг хоёр өрөөндөө ярилцаад сууж байна. Тэг дээр клуб яваад эрт ирсэн аав хүүтэн будаан дээр ус хийгээд идэж байсан. Эрт ирнэ гэж мэдээгүй болохоор сандраад цочоод байсан. Тэрийг нь хараад аавын минь дэргэд сайн хүн нь байвал сайхан даа гэж батсан. Тэр хүн нь чиний ээж байгаад би маш их баяртай байна. Бас маш их азтай гэж бодож ин гэхтэн соноо. Чи яаж ийн гэхэд ээж маань эрт нас орсон болохоор чамаас хамаагүй дээр байгаа гэдгээ хэлэхэд надаас илүү чи ухаантай юм а гэж хөөргөн би чамаас өмнө төрсөн намайг ах гэж дуудаж гэдэл инээлтэн. Харуулж байгаа одонд хүслээ шивнэх юм бол хүсэл биелдэг. Өнөөдөр олон тооны од харвна гэдэл радиогоор ярьж байна. Тэгийн автаа сонин дээр гарсан мэдээний талаар ярьсан. Ялсан ч ялагдсан ч сүр болохгүй байсан дээр гэдэл байна. Сонинг нь хадгалаараа гэсэн. За яах юм бэ л гин. Жомбон Жонхоо хоёр дээвэр дээрээ од харахаар болно. Од харж хүслээ шивнэх юм бах уу. Тэгийн аав зургт үзэж байсан. Тэг гараад ирсэн. Зургтаа унтраагаад унтахаар хэвтдэг. Бас эм битгий угаараа гэж хэлнэ. Нөгөөх манч зөвшөөрлөө. Соногийн утаас дуугарлаа. Бураа уулзыгээ дууддаг. Ах トゥ хоёр шоколад идэнгээ хөвгчлцөр аав ээж хоёр шүүгэнд байгаа хадгалсан юм дотроосоо Жонхоаны дэвтрийг олоод өгөхөөрдөд байдаг. Бураа соноо хоёр чимээгүй суугаад л ин. Бураа юм хийх гэсэн. Бэж гараа од харавж гин гэд зогсооно. Дээвэр дээр ах トゥ хоёрч бас од харавхыг хардаг. Хүслээ бодсонг нь асуухад дүүн бодож амжаагүй бол ах нь миний дүү шиг хийх гэсэн юм хийж чаддаг болгож өгөөч гэж хүссэн байв. Дэвтэр дээр нь Жонхоаны тэмдэглэлд бичигдснээр ахыхын төлөө сайн хөл бөмбөгчин болно гэж хэлсэн байдаг. Ахын зурт үзэж ягаад нисгэгч гоё юм аа. Би даанч чадахгүй л дээ гэж байгааг харсан байхан тэр.
Ах нь надаас олж цэргийн сургуульд явуулмааргүй байна. Миний дүү мундаг эмчин өөрийнх нь дуртай юмаа хий. Тэрэл миний хүсэл гэхтэн. Гээгүй. Танаас өрөөсөө болоогүй. Би өөрөө хүсээ тэгж байгаа. Танаас болоогүй гэдэл тайлбарлаад байна. Соноо хүслээ бодсон уу гэсэн бураа чи юу гэж бодсон гэсэн манай эгчийг тамхинаас гаргаад өгөөч гэж бодсон гэсэн болол бураа биднийг болиулж өгөөч гэж хүссэн гэдгээ хэлээд уулзхаа болиё гэж хэлээд явдаг. Соноо араас нь дуудаад наанаасаа нэг л алах гэх юм болоо би тантай дахиж хизээч уулзахгүй шүү гэхийг нь сонссон ч бураа яваад өгчдөг. Соноо дэлбэрэг шахна. Жонхуаныг ээж нь хараад хүслээ заавал шивнэрээ гэд орсон Жонхуан сууж байснаа. Миний хүсэл бол тэр золиг их муу хүн байсан ч болоосоо гэж хүсэж байна. Гэхэд тэг тамхи татаад зогсож байдаг. Би рүүгээ хараад л өнгөрнө. Тэгч эмээ усаар Жонхуан ч бодолд орсоор. Догсон ч ялгаагүй унтаж чаддгүй. Бураа хичээлээ хийж чадахгүй уйлсаар сонуу харин бие арай гэж барьж ядна. Маргааш нь догсон дөнрөөний автад харалцдаг. Хүүдээ гадил авахар гарч идэг. Гараад бүх айлын сонин гэрлүүгөө оруулаад тавина. Дээр нь нөгөө буруу сарамсны зөвлөгөөг бичсэн байж. Догсон ээж том охиндоо санаа зовсоор харин бага охиндоо санаа зовхгүй л гин шүү. Охиноос ямар мэрэгчлээ хүн болох уу гэсэн дүүн өрсөд дуучин болно гэж хэлээд ээждээ загнуулахыг гарсан догсон санаа алдна. Тэр үед утас дуугараад ярьдаг. Жамбуун болзаандаа бэлдээ Жэнсэн хослол өмсөд мянган цаасан шууга бариад гарсан араас нь догсон гүйж гарч ирээд найз нь гэрээсээ гарч чадахгүй болсныг бас ойрхон битгий ирээрээ аав нь харж байгаа гэж хэлснийг хэлдэг. Бас наатайг чинь би дамжуулаад үгүй гэд авна. Жонхоны аавыг явж ятахыг харсан ээж нь битгий хөдлөөд айлдаа гэл урлана. Баг хүн найздаа юм аваач ч өгөхөр гарна. Том хүн мануугт төрсөн өдрийн мэд хүргээд захидал бичээд сууж байдаг. Нууилийн ависын талаар ээжүүд яриад сууж байсан ээж нь азан таарсан. Тэрэндээ итгэхэд дуучин болох гээд байна гэд өглөнө. Бас өөрсдийн мөрөөдлөө яриад нэг нь дуучин, нэг нь жүжигчин, нэг нь зураач болохыг мөрөөдөж байсан гэд л ярина. Нөгөө талд зурагтаар мэрэгжлийн талаар гарч илаа. Хараад сууж байсан аавууд Жонхоны аав эрдэнтэн болох мөрөөдөлтэй байсан л гин. Тэгсэн нөгөө аав нь өөрсдийн мөрөөдлөө бас ярина. Нэг нь бүх, нэг нь бүжигчин болох байсан гэд л хөөрч бүжиглээд унна. Догсон гадаа сууж байсан тэг нойрмоглоод хүрээд ирдэг. Хөлн өвдөж байгаа ор гэд явуултал нөгөө хүнч гэрлүүгөө орхоор алхална. Догсон тэгийг араас нь очноо. Тэгсэн нойрны мууга зогсож байгааг хараад им битгий уу гэсэн. За багсгана гэд л унтаад өгнө. Догсон явлаа гэсэн чинь тэг сэрсэн өөдөөс нь хараад гараа барилцаад унтчихийдэг шүү. Тэгээд сэрээд өөдөөсөө харц тулгараад хөвтөж байсан. Тэг гинэт босож ирээд үнсчдэг. Маргааш нь айл хоолоо идэж байна. Жонхон ээж хийсэн хоолоо асуусан нөхрөөс нь бусд нь нэх юм ярьдаггүй. Нөхөр нь л хамаа олохгүй магтаад байдаг. Соногинд ч хоолоо идсээр догсооны идэж ялгаагүй. Тэгэнд бас хоолоо идэх гээд хүүгээс ирэн. Тэг гадаа гарч ирээ зогсож байсан хүүхдүүд ээлжээрээ гарч ирээд сургуультай явцгаана. Догсооны гарч ирсэн чи өчигдөр хэдийн үед явсан бэ? Гэхдээ нь унтлаа гэхэр нь шууд явсан штэ гэдгээ хэлдэг. Хашгөө дээ гэхин тэр. Чи зүүдэлсэн юм уу? Намайг зүүдэлсэн юм уу гэсэн ч нөгөөх нь нэрээ зүүдээсэн байх та гэд өнгөрдөг. Дөнрөө нээжээрээ хоолой халбагдуулж идээд л жаргаж байдээ шүү. Оройн догсон гэрийнхэн гадаа аавтайгаа тааралдана. Аав нь ч охиноо эрхлүүлээд сүд. Эрхлээд заримг авахулахар болдог. Тэгээд аавтайгаа ярилцсан. Их сургуульд орж чадахгүй байсан ч намайг битгий хад үзэрэл гин. Аав нь их сургуульд орж чадахгүй бол өөр юм хийж болно штэ гээл зөөлрүүлнэ. Гэхдээ нэгэн жил өөх гэж байна гэж бодоод хичээгээд үзвэл яаж вэ? Ялсан ч вэ, ялагдсан ч вэ хийгээд л үзгэсэнд охин нь чадлаараа хичээнэ л гэдэг. Гэхдээ гисэн ч гэсэн их сургуульд орж чадахгүй бол битгий гомдорой л гин. Миний охин ямар мэрэгжилтэй хүн болмоор байна. Аав нь охиноо дэмжинэ гэсэн. Надад мөрөөдөл байхгүй. Би тэнэг байгааз л гин. Тэнэг гэж юу гэж байгаа? Одоо л олчихож болно штэ. Аав нь ч гэсэн анханасаа энэ ажлаа мөрөөдөж байгаагүй. Амьдрах гэж баг багаар тэмцсээр өнөөдөр энэ амьдралд хүрсэн гэхийг сонсоод таны хүсэл тэгвэл одоо юу юм бэ гэхэд нь хүүхдүүд нь эрүүл байхад болоо гэсэн. Гүйгүйгүй биднийх бишээ. Таны мөрөөдөл юу вэ гэсэн. Энэ л миний мөрөөдөл. Өөр мөрөөдөл надад байхгүй гэдэл инээгээд байхыг харсан догсон. Нусаа татаад л уйлаад байна. Тэгсэн аав ээжүүд одоо өөрсдийнхөө мөрөөдөл гэсэн хүүхдүүдээ л эрүүл, сайн сайхан хүсэл мөрөөдөлтэй яваасаа л гэж хүсдэг гэдгээ ярьцгаана. Нөгөө сонин хэрэггүй гэд байсан аав аль хэдийн хүүгийнхээ мэдээгээр дүүрэн сонингийн цоглоологтой байдаг. Догсон өрөөндөө хөрөөгөөд нэг л унтаж чаддаггүй. Унтах гэж янз янзаар л үзэж ягаад дуу сонсохоор боллоо. Тэгээд тэмдэглэл бичээсэн. Мөрөөдөлтэй байгаа хүмүүс татаархаж байгаагаа бичиж үлдэв. Маргааш нь догсон гихчтэй хоол авч өгөхөр болов. Үглэж л эгчдэр ирлээ. Өрөөнд нь орсон жижигхэн булан байгааг хараад хуйлаад ундаг.
Яагаад байгаа гэсэн ийм газар унтдığım уу? Юу бэлэн говьн бэ? Хоол авч идээчтэй гэдэл тэрвэрэд байлаад байна. Их чигээ өрөвдөөд хайрлаад байх нь тэр. Догсооны аав ээж хоолоо идэж байлаа. Би биедээ анхаарал тавиад л харин нөгөө талд бураа ээжийнхээ өгч явуулсан хясааг гоминтой хольж идсээр. Жамбун уйггүй загтал бичсээр хариу байдаггүй. Тэгж 25 захианы дараа хариу ирлээ. Загтал дамжуулах догсооны цанаанаас нэг л биш байх нь ойлгомжтой. Тэгээд онгоолгоод үзтэл хөсөх юм байна. Намайг мартаарэ гэд нөгөө сансрын карта өгч явуулсан байв. Жамбунч хямарлаа. Манууг гадаад явж сурахаар болсон байв. Жамбунч хамаг юмаа хураагаад сүм рүү хижээлээ хийхээр явлаа. Догсон хамраасаа цус гартал хижээл хийж байгаадаа баярлаад сүд. Хөвгөөдөж хичээсээр дөнрөө нь бол шийдсэн юм бэ нөө. 1989 оны 12 дугаар сарын 5 энэ жилийн анхны цас орлоо. Тэгийн аавын хоол идээд сууж байсан гадаа анхны цас орж ийн гэхийг нь сонссон Тэгийн аав харсан л гин. Тэгснэ гадаа хүүтэрж гин хоёулаа хамт амьдрах уу гэд хэлчихин тэр. Доошоо хараад соноог ээж инээгээд байдаг. 7 хоногийн дараа төгсөлтийн шалгалт нь болох гэж байна. Тэгч олон амжилт гаргасан байлаа энэ хугацаанд. Энэ жил олон хүүхэд төгсөж байгаа болохоор өрсөлдөө их байгаа талаар мэдээ үзээ сууж байсан манай хэд аль хэдийн шалгалтаа өгсөн байв. Дөндрөн найзуудтай их сургуулийн урлагийн наадмын тоглолтын тасалбар авсан хамт үзэхэр болдог. Тэр өдрөнч болж манай хэд тал талаасаа цуглан явлаа. 1990 он боллоо. Манай найзууд 20 нас хүрлээ. Жонхаан сургуультай явахдаа бэлдэж ягаад догсооны өгсөн цамцыг аваад явна. Тэр агаарын цэргийн сургууль сурахаар болсон байв. Сонов ангаахын сургуульд 100% тэтгэлгээр сурахаар болж ээжигээ дэндүү их баярлуулна. Жамбуун их сургууль тэнцэж бөөнлөн боллоо. Догсон дөндрөн хоёр маань коллежтой явахдаа хүртэл хамтдаа байна. 1990 оны 12 дугаар сарын 31 энэ оны шилдэг дуучин шалгаруулах нэвтрүүлэг гарч манай аав л өөр таагаад нөгөө хэд нь зөв таасаар бүр 1993 он хүртэл аав нь тааж чадахгүй байгаа гэвэл яах вэ? 1994 оны 10 сар хүүхдүүд томроод аав ээжүүд жаргалаа эдлэж байдаг. Бас өнөөдөр бүх хүүхдүүд ирэхээр болсон байлаа. Өнөөдөр Тэгийн төрсөн өдөр. Манай хэд энэ өдрийг мартахгүй л дээ. Соноогийн ээж дунд талын ханаа аль хэдийн авцсан. Тэгийн автаа нийлчих. Шинжээ хүртэл том болсон ааваа гэж дуудаад байчиххан тэр. Догсооны ээж аваа болсон хадгаламжаа хараад л баярлаад байна. Хүүхдүүдээ ирэхийг хүлээсээр хүүхдүүдэж ирэх өдөр цөөрсөр байгаад санаа зовно. Уртаа өмдтөө хинбэ гэсэн жамбо нүдний шилт зүүчгсэн хизээний опа энэ стил нь одоо үеийн мод бололтой. Аав ээж нь гадаа реклам дуурайгаад сүд. Тэгснээ зогсоож чадахгүй явсаар иш нөхрөө дайрчлаа штэ. Ноёл гэртээ ирлээ. Па яасан царайлаг болцсон бэ? Соноо харин гэрлүүгээ явлаа. Дөнрөөнч боо стил гэртээ ирлээ. Клубээсээ тараа тэгч машин авнаад гэрлүүгээ хөдөллөө. Гэхдээ машин муу унд юм байна. Дөрөмд хувцастай тасархай залуу жонхон ирлээ. Гэрийнхэн нь дуу хууртай өгтөж явлаа. Энэ гой бүсгүй чи хин бэ гэсэн догсоонч бас гэртээ ирлээ. Ингээд бүгд гэртээ ирснээр энэ анги дууслаа. Турбо кино сувагтай хат байсан сонсогчдод баярлалаа. Бидний санал болгож байгаа кино та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Цоо шинхэн шинэ ангиараа уулзтлаа. Түр баяртай.